За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. 2025 оны 7 сарын 17-ны өдөр. За би маш олон жил 10 гаруй жил дуран зөөрлөж ухсарч ажил тохиргоо хийж явсан. За тэгээд миний дотроо боддог байсан зүйл юу вэ гэхээр нэг суурин хөлтэй болъё, доктор суршилтай газраас хардаг болъё гэж маш их боддог байсан. Тэгээд хотоос ажиглах нь хамгийн тохиромжтой боловч гэрлийн бохирдол гэдэг асуудал байсан. Энэ асуудлыг ерөөсөө шийдэж чадахгүй явсаар байгаад саяханаас гэрлийн бохирдлыг шүүдэг фильтртэй болсноор одоо суурин хөлтэй болох боломжтой болсон. За тэгээд өнөөдөр ингээд аав ээжийн хашаан дотор суурин хөлөө сүүлнийхөө бэхлэгээ хийгээд суурин хөлөө ухсарч байна. За энэ дээр маш хэцүү зүйл нь яг баланс буюу тэгш ус тавьж ашиглах, яг жигэд босоод тэг хэмдэр байх хамгийн хэцүү байлаа. За тэгээд хямд зардлаар ингээд суурин хөлийг хийж байгаа. Одоо энэ дээр дээвэр нонгодог байшингаа ухсарчвал за тэгээд ажиглалтын төв маань бэлэн болж байгаамаа. Тэгээд багасаа материалууд бас нэлээд орох шинжтэй болж байна. Анх удаа хийж байгаа болохоор өөр ингэсэн ажиглалтын газраа нээх гэж байна да. Үр дүн нь энэ байна.